Сайн байцгаана уу? Та бүхэн тэгээ дараагийнхаа уншлагаараа уулзаж байна. Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. За тэгээ өнөөдөр болохоор бүгдээрээ тэдний нүдээр та гэж бас юм хөнгөн хөгжилтэй сонирхолтой уншлага хий гэж би бол бодсон. За тэгээ энэ уншлага бол нэмэлттэй. YouTube дээр болохоор хоёрын ерөнхий нэр буюу нэрхийн чек хийгээд тэгээд тэдний нүдээр та яаж харагддаг вэ гэж асуугаад тэгээд таны юу энэ хүнд таалагддаг вэ гэж бас асуулт асууна. Нэмэлт дээрээ болохоор таныг гих сэтгэл мэдрэмж, танаас юу хүсдэг вэ, харилцааны ирээдүй зөвлөгөө гэд иймэрхүү асуултууд дээр асуухаар болсон. Нэмэлт авах хүсэлтэй хүмүүсүүд нь болохоор description руугаа ороод ямар асуулт байна. Тэгээд линкээрээ ороод ер нь бол бас арай хялбар болгож өгсөн нэмэлт авахд линкээрээ ороод зээ дугаар юм уу имэйл хаягаараа бүртгүүлээд тэгээд KPR төлбөрөө төлөөд ороод үзэх боломжтой байгаа. Маш тодорхой ойлгомжтой. Бас айгүй амар болсон. Тэгээд өнөөдрийн уншлага болохоор 3 групптэй. Гурлаа болохоор ийм rose quartz буюу ягаан болор. Тэгээ эхнийх нь болохоор ийм хөрхөн зүрхэн хэлбэртэй колон байна. Ягаан болор. Хоёрдугаар групп нь бол яг ийм бүрэнхий хөрхөн ягаан болор байгаа. За гуравдугаар групп нь болохоор ийм хавтгай ягаан болор. За тэгээд групп сонголтуудаа хийгээд бүгдээрээ группийнхаа уншлагууд дээрээ уулзцаая. За одоо бүгдээрээ групп 1-ийнхаа уншлага руу орцгоё. Групп 1-ийнхаа маань энэ ягаан болрыг сонгосон байгаа. За эхлээд болохоор ерөнхий нэрийг таны харилцааны ерөнхий нэрг нь ямар хөө байна гэж үзнэ. За тэгээд үндсэн асуулт руу орно. За групп 1-ийнхний маань бодож байгаа хүнтэйгээ харилцаа нь одоо ямар хөө байгаа вэ? Ерөнхий нэрг нь юу вэ? Page of Swords. Уул нь харилцаанд сэтгэл хангалуун байдаг хүмүүс ах юм. Бас тогтвортой харилцаанд аль хэдийн орцсон байгаа хүмүүс байна гэж бас харагдаж байна. Тэгээд гэхдээ ойрын хугацаанд юм уу да. Ойрын хугацаанд ингээ харилцаа яриа тэгээ биентэйгээ санаа сэтгэл нийлж байгаа байдал жаахан тиймэрхүү асуудалтай байгаа юм шүү. Ойлголцохгүй байгаа гэж хэлээд байна л да. Ярьсан хэлсэн зүйлсээ ойлголцохгүй аль нэг нь арай нэг жоохон юм харилцаанд айгу хөнгөн хандаад байгаа юм шиг. Ялангуяа одоо эрэгтэй энерги талаас харилцаанд жоохон хөнгөн хандаад байна гэж байгаа байхгүй юу? Тэгээд муудалцаж маргалтах ч юм уу. За муудалцаж маргалтахаасаа илүүтэйгээр сэтгэл жаахан хөрөөд байгаа байж магадгүй гэж харагдаж байна. Ингээ харахад бол ерөөсө харилцаа ингээд бараг суудсан ч юм уу. Ер нь бол нэлээд юм тогтвортой харилцаа, албан ёсны ч харилцаа ингээ үүссэн гэмээр хүмүүс байна л да. Тэгэд ийм болохоор ингээ үргэлжлээ байгаад байгаа. Хин хинээсээ бас нөгөө ингээ холдож болж чадахгүй байгаа мó гэмээр тий. Нэг нэгэндээ ингээ уягтцсан тийм байдалтай харагдаж байна л та. Justice Devil 2 нийлцэн орж ирж байна гэхээр
яах ч аргагүй болохоор энэ харилцаанд байгаад байна гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээ харилцаа нь үргэлжлээд яваад байгаа. Өөр ямар ч боломж байхгүй юм шиг тий. Ийм байхаас өөр аргагүй. Гэхдээ жоохон уйдсан сонирхол төрхөө болцсон юм шиг. Тэгээд тэр нь болохоор одоо нэг юм ялангуяа нөгөө хүний талаас болохоор taking it for granted гэж ярьдаг шүү дээ тий. Яг энэ хүн бол ингэ байж лээ тий. Гэсэн байдалтай нэг жоохон тийм даварцсан ч юм уу гэмээр хандлага харагдаад байгаа юм байна. Тэгээд ингээд нэг тоохгүй жоохон тоомжиргүй орж ирж байна л да. Өөр зүйлд анхаарлаа хандуулж байгаа байж магадгүй. Дугаа цэнгэл ч юм уу тийм гарч орох ч юм уу нэг тиймэрхүү зүйлд анхаарлаа хандуулаад одоо яг энэ харилцаанд нэг их юм хичээл зүтгэл гаргахгүй яхан тоохгүй байгаа гэж бол надад харагдлаа. Тэгээд энэ нөгөө хүний бол нэлийн тийм тогтворгүй юмнаас амархан уйддаг байж л байд юм чинь гэсэн байдлаар нэг харьцах гэдэг тийм. Өөрийнх нь нэг юм төлөвшөөгүй зангууттай айгүй холбоотой. Тийм зүйлстэй илүү хүч энерги зарцуулаад тэрэн дээр илүү төвлөрөөд байдаг. Тэнийг жоохон юм toxic masculine энерги орж ирж байна л да. Өөрийнхөө хүснээр эмгтээгээ байлгах гэдэг талтай тий. Чи заавал ийм бай гэж бас хаяа тулгадаг байж магадгүй гэмээр эсвэл ингээ өмчлөхөө дэдэг энэ бол минийх. Тэгээд тэрийг одоо өөрийнхөө болгоцсон эмгтээгээ ингээ өөрийнхөө болгосныхоо дараа жоохон анхаарал нь өөр тийшээ сарнаад хичээл зүтгэл ингээ хойноос гаргаж гүйж явахаа болоод нэг юмрхүү хайнга байдалтай болчдөг. Тэгсэн хэрнээ бас зарим талаараа юм possessive өмчлөх дуртай. Нэлийн токсик энерги харагдчих шүү. Ингээд яг юм голд бол ерөөс амар токсик энерги харагдчих байна. Өөрийнхөө өөртөө илүү анхаарал байгаа хгүй юу? Одоо өөрийнхөө хүснээр өөрийнхөө хүссэн зүйлийг л хийн. Би энийг хиймээр байгаа юм чинь би энийг л хийн гэдэг ч юм уу. Таны хүсэл, таны мэдрэмж, таны бодлыг нэг юм тоохгүй байгаад байдаг чинь. Өөрийгөө тулгаад байдаг. Өөрийнхөө үзэл бодлыг жоохон тулгаад байдаг. Үзэл бодлоо бас юм хүчтэй илэрхийлдэг байдалтай. Миний үгээр бай, миний хүснээр бай гэж нөгөө хүнээ жоохон тулгадаг замтай юм байна. Тэгэл ямар нэгэн байдлаар энэ харилцааг ингэж эрүүл байлгахыг, гоё байлгахыг гэдэг ч юм уу тий. Одоо ингээд та хоёр санаа сэтгэл нийлэхгүй, хоорондоо ингээ ойлголцохгүй түр таргийг дахад бас ингээ муудалцахаасаа илүү нэг тал нь бууж өгч байгаа байх л та. Нэг нь арай хүчлээд нөгөө тал нь жоохон буулт хийж өгөөд. Ингээ харахад яг юм муудалцсан биш байгаа хгүй энд бол амар юм гүнзгий ярилцаж хоорондоо ингэж ойлголцож байгаа бас биш байна. Жижиг сажиг юм яриа өрнөдөг. Янз бүрийн deep юм ярьдаггүй, сэтгэлээ ингэж нээж ярьдаггүй. Сэтгэлээ нээж ярьдаггүй гэж байна. Нөгөө тал нь ингээ ойлгохгүй байхаар угаасаа яаж ярих вэ тийм ээ. Яриад бас хүлээж авахааргүй маягийн энергитэй хүн байна шүү энэ бол. Тэгээд таавалхоор за ийм юм бол би одоо юу хэлэх вэ гэдэг. Одоо харилцан яриа өрнөхөд тийм ээ. Заавал нөгөө одоо юу гэдэг та өөрийнхөө поинтыг ойлгох гэж амар хичээхгүй байгаа байхгүй юу? Маргаан муудалцаа ерөөсөө энд үүсэж байгаа юм ерөөсөө харагдахгүй байна. Нэг тал нь илүү давмгай, нөгөө тал нь болохоор ингээ буулт хийсэн байдалтай. Санаа нийлэхгүй байсан ч гэсэн ок гэд ингээд явуулаад байгаа байхгүй юу? За шиг нэг юм муудалцчихлаа гэдэг ч юм уу. Тийм байдлаар хандж байна.
Тэгээ ингээ харахад бол аль хэдийн харилцааны юм тодорхой болцсон хүмүүс байна л да. Гэр бүл амьдрал зохиосон ч байж магадгүй гэмээр. Тэгээд энэ нөгөө талаас болохоор харилцааны төлөө тэмцэж хоорондоо ойлголцъё, ярилцъя гэдэг ч юм уу тийм юм хичээл зүтгэл байхгүй байгаад байна. Яагаад гэхээр угаасаа ингээ харахад юу гэм асуудал байхгүй юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Нөгөө хүний зүгээс бол энэ харилцаанд бараг асуудал байхгүй. Ингээд болоод байна гэж бодоод байгаа. Ийм байгаад болоод байна. Ийм байхыг энэ хүн хүлээж авдаг, ийм байж болно гэдэг ч юм уу. Ингээд харилцаа ингээ үргэлжлээ болоод байна гэж бодоод байдаг гэж юм. Тэгээд ингээд наана харахад бол амар ийм аз жаргалтай сайхан харилцаа. Тэгээд яг үнэндээ болохоор харилцааны динамик юу юм энцвэртэй бол биш. Нэг тал нь илүү давмгайлсан байдалтай байна гэж байна. За ерөнхий энерги юм байна. Одоо тэгээд тэдний нүдээр та ямар харагдаж, ямар мэдрэмж төрүүлдэг вэ гэдгийг нь харъя. Крупныг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүний нүдээр крупныг ямар харагддаг вэ? Яалтчгүй гэр бүл зохиоцсон хүмүүс шиг л харагдаад ах юм. Өөр юм хандсан харилцаа шиг харагдаж байна л да. Хоорондоо ингээд удаан хамт байцсан хүмүүс шиг харагдаад байгаа байхгүй юу? Нэлээд удаан хамт байцсан, хин хэнийгээ ямар хуу зан ааштай гэдгийг мэддэг, тий. Тэгээ энэ хүн таныг яг юу хүсдгийг чинь ойлгохгүй юм байна л да. Яг юу хүсдэг, ирээдүйд одоо юу хардаг, ялангуяа юм хувь хүн талаас өөртөө бас юу хиймээр яамаар байдаг хүн гэдгийг чинь бол ойлгодоггүй гэж чинь жахан тийм тодорхой буус. Нэлээд өөртөө итгэлгүй гэж хардаг гэх юм. Өөртөө итгэлгүй одоо юу гэмээр жахан тийм амбицгүй ч юм уу. Энэ юмны төлөө амар тэмцээд байгаа энерги бол харагдсангүй. Ажилдаа түүшдээд хийх одоо өдөрт ингээ хийж байгаа асуудлууд юмдаа ингээ түүшдээд бас ингээ ойлголцохгүй харилцан яриач үүсгэхэд жаахан хэцүү юм байдаг юм шиг харагдаж байна л да. Бас нэг орж ирж байгаа юм нь бол заавал энэ бол хүн болгонд таарах албагүй. Гэхдээ хүүхд гаргаад амьдрал нь ингээд шал өөр болцсон. Хүүхд гаргаал яг ийм ажил карьер гэж хөөхгүй жах ингээ гэртээ суугаад явж байгаа хүмүүс юм болов гэмээр надаа орж ирэх юм. Хүүхд гаргаал ажил хийхэд болол бас өөртөө итгэлээч гэсэн алдаад хэсэрний ингээ өдөр тутмынхаа амьдралдаа ингээ түүшдээд тий жаахан тийм стресстэй байгаа. Цаашдаа яах төлөвлөгөө энэ төр гаргаагүй байгаа. Ер нь л амьдрал нь амар том өөрчлөлтөнд саяхан орсон юм шиг л харагдаж байна л да. Заавал хүүхд гаргаж амьдрал өөрчлөгдсөн байх албатай биш л дээ тийм ээ. Гэхдээ ер нь хамгийн ихний гарч ирж байгаа нь бол дээс байгаа байхгүй юу? Өөр юм эрс өөрчлөгдсөн. Тэгээд тэрэнд болохоор одоо
танд ийм өөртөө бас зарцуулах цаг зав гарахгүй болтлоо ингээд таны амьдрал бас амар өөрчлөгдсөн гэж байна. Өөртөө цаг зав гарахгүй байгаа хэрнээ амар их хийх юмтай. Амар их юм юу гэмээр ачаага нуруунд дээр өөрөөд байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ араас нь юм гараад байгаа юм байхгүй. Ийм их юм хийж иж гараас нь юм гарахгүй байгаад тэгээд тэрэнд ингээ бухимдаад ер нь бол нэлийн бухимдалтай байна гэж харж байгаа юм байна. Тэгээ энээс өөр арга зам байхгүй угаасаа юм байхаас өөр арга зам байхгүй. Би бол бараг ажил хийж байгаа хүмүүс гэж хэлэхээргүй харагдаж ах юм. Тэгээд ер нь тэгээ ирээдүйд одоо өөр танд бол бас ингээд юм төлөвлөж байгаа зүйл бол байгаа байх. Тэр таны үзүүлж байгаа хүн гол нь тэрийг ойлгохгүй юм. Яах гэж байгаа юм бол гэсэн ийм өнцгөөс харж байгаа юм шиг байх юм. Тэгээ ингээ харахаар ерөөсөө л хажуудаа байгаа одоо юу гэмээр юм бэ ч гэдэг. Зүгээр нэг юм амар таньдаг хүний бодож байгаа бодол шиг. Тэгээ амьдралыг ингээ хажуугаас харж байгаа амьдралд нь өөрөө нөх оролцохгүй байгаа тийм хүний бодож байгаа бодол шиг харагдаад танд одоо бас юм туслах гэж ч юм уу тий ямар юм сэтгэл гаргасан ямар нэгэн emotion энэ одоо spread дээр энд юусэн гарч ирээгүй байхгүй юу? Ямар ч cups нэрэг байхгүй. Сэтгэл хөдлөл emotion гэсэн юм харагдахгүй байна. Хайрлж харж байгаа юм, халамжилж харж байгаа юм харагдахгүй байгаад байна. Жохон тийм шүүмжилсэн байдалтай. За энэ ч нэг ийм л байна да гэсэн байдалтай хараад ах юм. Амар сонирхолтой хов бадсан гоё уншлага болох юм баг гэсэн чи. За Oracle deck авч үзье. Бас юу хэлэх гээд байгааг нь харъя. Би бас ойлгож чадахгүй байгаа байж болно. Надад бол нэг иймэрхүү юм хэллээ. Гүг нэгийнхнийг сонгосон хүмүүс юм аа. Жоо хүн нь юу гэж хардаггүй. За тийм ер нь бол саяны энэ гарсан юмнуудыг бас жоохон дээр нь нэмсэн л мэдээллүүд байна л да. Divine Feminine буюу одоо тэнгэрлэг эмэгтэйлэг энерги тийм ээ. Yin энерги. Тэгэхээр ингээд Divine Feminine гэж харж ийн гэдэг бол өөрөө яг only you яг зөвхөн чи гэх мэтчлэн. Ингээд харж ийн гэдэг бол өөрөө яг энэ л одоо миний хүн гэдэг ч юм уу. Бас тийм өөрийн гэсэн юм өмчлсөн зүйл байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн ийм л байх ёстой гэдэг ч юм уу. За заавал одоо хөөс бас ярмааргүй байгаа ч гэсэн ингэж л орчирч байна л да. Одоо эмэгтэй хүн ийм л байхаас өөр аргагүй. Ийм л байдаг. Мэтчлэнгээр харж байгаа юм байна. Rejection, mistakes, silence, broken гэх мэт зүйлс мэд хөзрүүдээс болохоор надаа ер нь амьдралдаа бас тийм амжилттай одоогийн байдлаар ялангуяа тийм амар өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээд өөрийнхөө хүсснээр амьдраад тийм ээ амар аз жаргалтай байгаа гэж бол харахгүй байна. Угаасаа хэцүү зүйл их байгаа, өөрт нь маш их ачаа, хариуцлага нуруунд дээр нь үүрэгдсэн байгаад байна. Тийм. Тэгээ бас таныг нэг сайн ойлгодгүй гэдэг байгаа байхгүй юу? Энэ хүн таныг бас сайн ойлгож өгч чаддгүй. Гэхдээ яг бид нар бол тэр хүний нүдээр та гэж асууж байгаа тийм ээ. Тэгэхээр яг заавал ийм сэтгэл мэдрэмж авахгүй зөвхөн яаж одоо харагдаж байна гэдгийг нь бол асууж байгаа болохоор ийм байх нь бас аргагүй хаа.
уулнаал та ингээ өөртөө байгаа болж байгаа зүйлсээ бас илэрхийлээд энэ хүнд хилээд байдаг. Тэг ингээд байна, тэгээд байна. Тэгээ жоохон юм бухимдалтай л орчирч байна л да. Ийм юм болохгүй байна, тийм юм болохгүй байна гэдэг юм уу. Тэр болгоныг амар ойлгож хүлээж авч тийм emotional support буюу сэтгэл зүйн дэмжлэг бас энэ хүн тэр хэр орохтой олгоод өгч бас чаддгүй байх. Гэхдээ одоо бүгдээрээ таны юу энэ хүнд таалагддаг вэ гэж асууя. За тэрэн дээр арай бас сонирхолтой зүйл гарч ирж магадгүй. Харж байгаа одоогийн байгаа байдлаар харж байгаа өнцгөн нэг өөр тий яг таалагддаг зүйлс нь мэдрэмж нь бас арай өөр байх л та. Grup нэгний бодож байгаа хүний нүдээр grup нэгнийг юу гэж grup нэгний юунд таалагддаг вэ? Бас сонир юм гарч ирлээ. Ямар ч юм харамсал байхгүйгээр одоо орхиод явж чаддаг хүн гэж боддог бах юм. Тэр нь айгуу таалагддаг. Өөртөө хэрэггүй зүйлсийг тоохгүйгээр ингээ орхиод явж чаддаг тийм. Амьдралаасаа гаргах зүйлсээ бас ингээ гаргаж чаддаг хүн. Бас дээрэс нь таны амьдралд одоо ингээд хэцүү зүйл тохиолдоод бүх юм одоо хүснээр ч болохгүй байгаад тий. Ер нь бол юм таны хүсэл биелэхгүй байдаг ч юм уу нэг амьдралын хэцүү үе хүнд тулгардаг та. Тэр үед гэхдээ өөрийнхөө юм хөнгөн сэтгэл хөдлөлөө бас ингээд байлгаж чаддаг гэж байгаа байхгүй юу? Юмд өөдрөг хандаж чаддаг. Хичнээн бүх зүйл болж бүтэхгүй байсан ч гэсэн болгонд бүтээн гэсэн тийм итгэл бас байдаг. Тэгээд болгож бүтээхийн төлөө бас ингээд нэлийн шаргуу хөдөлмөрлөж бас хийж чаддаг хүн гэж байна. Дуусах зүйлээ дуусгаад шинээр эхлүүлэх зүйлийг эхлүүлж чаддаг. Тэр нь амар таалагддаг юм байна л та. Хийх зүйлээ бол ингээд яс хийдэг. Хичнээн хэцүү байсан ч гэсэн яг ийм нэг чигээрээ тогтвортой олон янзын зан ааш гаргахгүйгээр хэцүү зүйлийг ч гэсэн тоохгүйгээр тийм ээ ардаа орхиод сэтгэлийн юм шаналл зовлонд автахгүйгээр ингээд амьдралын өдөөс бас сүрж тэнцэж явж чаддаг. Тэгээ тэгж явж байхдаа ч гэсэн өөрийн юм доторх юм hope итгэл найдвар гэд тийм үнэт зүйлсээ бол алддаггүй. Хэцүү зүйлийн өдөөс инээж чаддаг л гэж хэлээд байна. Тэр нь амар таалагддаг юм байна. Үнэлдэг, нэлийн үнэлдэг гэж харагдчих шүү. Энэ зан чанаруудыг чинь нэлийн үнэлдэг. За, таны талаар таны бодож байгаа хүн юу гэж юунд таалагддаг вэ? Юунд таалагддаг? Харин тийм key player гэхээр гол тоглогч юм, чухал хүн, чухал үүрэг рол үзүүлж байгаа тийм хүнийг хэлж байна л та. Тэгээд ингээд харахад бол яг өөртөө юм хэрэггүй хүмүүсээ
болохоор ингээм амьдралаасаа хөөгд явуулж чаддаг гэж байгаа байхгүй юу? Гэхдээ гол хүмүүстэй бас анхаарлаа хандуулж чаддаг юм байна. Таны ингээд нөгөө ялангуяа энэ хүний амьдралд нь болж бүтэхгүй зүйлс байгаа. Тэгээ энэ хүн өөрөө сэтгэлээр унаад жаахан утраад ирэхэд та хажууд нь бас энэ хүнийг сэргээж өгч чаддсан байна л да. Тэгэхээр love bombing буюу overly attentive, showered with affection for personal gain. Хитрхи ийм анхаарал халамж тавиад affection үзүүлээд байхыг бол love bombing гэж хэлдэг л дээ. Гэхдээ надаа энд орж ирж байгаа нь болохоор та энэ хүнийг ингэж халамжилж эсвэл ямар нэгэн байдлаар ингэ сэтгэлийг нь сэргээх гэж амар хичээдэг. Тэгээд хөрхөн юм хэлээл те бас ийм халамж анхаарал хандуулад өөртөө ингэ хэцүү байх үед тэгж хандаж өгдөг болохоор хажууд нь байж чаддаг болохоор сэтгэлийг нь ингэ сэргээдэг болохоор энэ хүн тэрэнд айгу таны тэр зан чанар бол айгу таалагддаг гэж байна. Cuffing season буюу cuffing гэхээр хүлж хааж барихыг хэлж байгаа л да. Single and ready to mingle, ready for a relationship, on the hunt. Single болон mingle-хэд бэлэн байна. За ер нь бол харилцаанд ингээ бэлэн байгааг хэлж юм л да. Тэгээд доошоо хараад гараад ирсэн байгаа нь надаа юу гэж хэлж ийнэ гэхээр эрх чөлөөг нь бас энэ хүнд өгдөг юм байна. Өөрөө энэ хүн бас ингээд юм хийгээд явах айгуу тийм ер нь завгүй амьдралтай талтай юм байна л да. Тэгээ тэр үед нь бас ингээ ойлгож өгч чаддаг. Ер нь энэ хүнээс гарч ирж байгаа энерги нь ийм амар шулуухан яриатай. Иглээ гэдгийг амар тодорхой ингээ хэлждэг тий. Тэний бас ийм яриа хөрөө нь жоохон тийм сэргэлэн юм шиг амаараа ажил хийдэг. Тийм хүн бах юм. Хүнтэй уулзаж ажил төрөл бүтээх, амаараа ингэж ажил бүтээх тиймэрхүү зүйлсийг хийх юм байна л да. Тэгээ тэр үед ингээ ойлгоод өөрийг нь хааж боож цагдаад байдаггүй гэдэгт бол дуртай. Өөрөө тийм байх гэдэг. Гэхдээ таныг бол тийм байдаггүй гэдэгт нь болохоор таалагддаг гэж юм. Ер нь ямар ч үед танд найддаг байгаа байхгүй юу? Найдаж болдог. Ямар ч үед энэ хүн миний арыг дагаа байж гинэ гэсэн тийм бодлыг төрүүлдэг болохоор тэр нь амар таалагддаг. Эхний өөрөө ийм токсик юм байлаа ч гэсэн энэ хүн дотор нь тийм secure мэдрэмж тий аюулгүй баттай мэдрэмжийг та төрүүлдэг болохоор тэр нь айгу таалагддаг гэж байна. За ийм байна. Бас нэгэн сонирхолтой юм гарч ирлээ. Асуулт болгоноос өөр бас нэг хоорондоо амар давхцаж байгаа биш. Өөр мессежүүд бас орж ирлээ. Заавал сонирхолтой байлаа. За таалагдсан гэж найдаж байна. Тэгээд энэ группийн нэмэлтийг болохоор тэр хүний таныг их яг сэтгэл мэдрэмж танаас юу хүсдэг вэ? Энэ харилцааны ирээдүй болон зөвлөгөө гэд асуухаар болсон. За тэгээд нэмэлт авах хүмүүс нь болохоор description-ээр тавигдсан линкээр холбогдоод аваарай. За тэгээд уншлагаа орж ирж сонссонд бол маш их баярлалаа. Таалагдсан гэж найдаж байна. Сэтгэлээ үлдээгээрэй. Сэтгэлүүд нь бас уншихад гоё идэг шүү. Тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлага руу орцгоё. Манай группийнхан маань энэ Яган Болрыг сонгосон байгаа. За тэгээд бүгдээрээ эхлээд ерөнхий энерги, хоёрын харилцааны ерөнхий энерги одоо ер нь ямар хөө байна гэдэг энергийн чек хийнэ. За групп 2-ыг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүнтэйгээ харилцаа нь ямар хөө байна. Одоогийн энерги нь ямар хөө байна.
холбоо тасарсан. Seven of Clubs. Ямар асуудалтай харилцаа вэ? Queen of Roses. Холбоогүй байна гэж харагдаж байна л та. Ер нь бол хоорондоо холбоогүй байна. Хоорондоо маш их асуудалтай. За энэ хүн ялангуяа хэрвээ тань руу холбоог барихгүй алга болсон бол одоо холбоогүй байгаадаа уучлалт гуймаар байгаа ч гэсэн энэ бол бас нэг хэлэх үгийн хүнд байхгүй байна л да. Тэгж хэлэх юм зүрх зориг бол байхгүй байна. Тэгээд асуудал амар их байж энэ харилцаанд. Хоорондоо муудалцаж маргалдажсэн ч байж болно, эсвэл юм гадны инфлюенсүүд гаднаас юм нөлөөтэй хүчин зүйлсүүдээс болж юм бас харилцаа асуудалтай болоод ингээд тасарсан байгаа байхгүй юу? Тэгээ ингээ харахад болохоор та бол баг энэ харилцаанд жоохон бууж өгсөн байдалтай. Ер нь аль талаасаа жоохон бууж өгсөн байдалтай байна л да. Ялангуяа эмэгтэй тал нь болохоор нэлээд ийм урт удаан хугацааны ийм аз жаргалтай харилцаа хүсэж исэн байна л да. Бүр ийм гэр бүл зохиох хэмжээний тийм харилцаа энэ хүнээс бол харж хүлээж хүсэж исэн. Тэгээ тэр болгоо ингээд нураад унцаа одоо бол та нэлээд бууж өгсөн байдалтай байна. Мэлхийний орд сайн харагдлаа. Хонь, нум, арслангийн орд бас нэлээд харагдлаа. Мэлхий арслан гэсэн комбинашнтэй хүн байж магадгүй чартанда. Тэгээд ингээ харахад болохоор дотроо ингээд нуухан ч юу юм дотроо ингээ хадгалсан хэлж илэрхийлж чадаагүй тийм мэдрэмжүүд айгүй их байна. Хоорондоо ингээд ярьж хэлээгүй ер нь бол ингээд тэр болгоныг ингээ хэлэх бас боломж гарч ирээгүй юм уу да. Сэтгэлээ ингэж нээж гаргаж бол аль нь чадаагүй л гэж юм л да. Сэтгэлээ бас илчлээгүй ч байж магадгүй. Олон хүний нүдэн дээр бас байсан харилцаа шиг харагдах юм. Хүмүүс ингээд хараад байсан хүмүүсийн expectation хүлээлт бас айгүй их байсан гэж хэлж байна. Өөр хүмүүсийн шүү дээ тийм ээ. Харилцаанд бас өөр хүмүүсийн нөлөө нэлээд орж ирсэн. Ерөөсөө ингэ санснаар бас энэ харилцааны үр дагавар үр дүн болоогүй байна л та. Тэгээ ингээд ер нь бол дууссан харилцаа байхгүй бүрэн ингээд дуусаад комплит болцсон. Цаашаа бас нэг холбоо барих тийм шаардлага ч юм уу бодол ирээдүй бас нэг харагдахгүй байна. Энэ болгоныг гэхдээ энэ харилцааны нөхцөл байдлыг аль тал нь бас хүлээж авч чадахгүй байж магадгүй. Ялангуяа таны талаас энэ харилцааны үр дагавар яг энэ байгаа нөхцөл байдлыг хүлээж авахд жоохон хэцүү байгаа байх. Нэлээд ийм шаналсан гонхтой нэрэг харагдаж байна л да. Тэгээд ингээд дууссан ч гэсэн цаашдаа болж бүтгэж юм шиг ийм итгэл найдвар аль нэг талаас бас байгаад байгаа. Энэ харилцаанд байснаар бас танд ялангуяа нэлийн юм өөртөө итгэх итгэл алдарсан гэж хэлж байна. Өөрийгөө харах өнцөг, өөртөө итгэх итгэл харилцааг ингээд бас харах өнцөг. Өмнө нь болохоор хайртай л бол болно гэдэг ч юм уу тий. Хайраар ингэж суудаг, хайраар гэр бүл зохиодог. Хайртай л байхад ерөөсөө л болно гэсэн нэг тийм жоохон тийм наив ч юм уу гинэн гимээр тийм бодолтой байдаг байсан гэж хэлж байна. Одоо болохоор тэр бодол, тэр харах өнцгийг ер нь бол нэлийн өөрчилсөн. Өөрийгөө амар их юм question хийж, өөрийнхөө үзэл бодлыг ингээд дахин ухаж ургуулж бодох тийм шаардлагатай болсон. Өөртөө итгэх итгэл нэлийн буурсан. Өөрийгөө үнэлэх үнэлэмж бас буурсан гэж байна.
харилцаанд итгэх итгэл, хайранд итгэх итгэл гэх мэтчлэн тиймэрхүү зүйлс нэлээд ингээ буурсан харагдаж байна. За тэгээд ер нь бол ингээ бүтэхгүй болцсон харилцаал юм байна л да. Цаашдаа яах нь юм тодорхойгүй тийм ээ. Нэлээд юм гоё үр дагавар энэ хүнтэй бас ирээдүйн тогтвортой харилцаа гэх мэт тийм зүйлийг хүлээж харж исэн гэж байна. Тэгээ бүгдээрээ Oracle card авч үзье. Хоёрдугаар группийнхан маань бодож байгаа хүнтэйгээ харилцааны одоогийн нөхцөл байдал ямар хөө байна? За beginnings буюу шинэ эхлэл, дахиж туршиж үзэх, шинэ direction, зам дахин эхлэх. За distracted буюу сатаар болох юм change, өөрчлөлт, delays гэхээр юм саад тутгарууд өөр тийшээ ингээд бас явахыг хэлж байна. Second chance буюу хоёр дахь юм боломж. Reconciliation буцаж нийлэх боломж болцоо, making amends хоорондоо бас ингээд алдаагаа хүлээн зөвшөөрөөд тэгээ уучлалт гуйж муух ер нь бол болгож засах гэж бас хичээхийг хэлж байна. Mistakes буюу алдаанууд, misunderstood, victim, lost soul алдаа тэгээд ойлгогдохгүй байх, хохирогчийн үзэл бодол, алдагдсан сүнс. Divine masculine буюу тэнгэрлэг эрэгтэй энерги, young энерги, masculine энерги. За тэг ингээд харахаар бол энэ харилцаа одоо буцаж ингэж дахиж оролдоход бас жоохон хэцүү харагдаж байна л да. Ягаад тэгэхээр энэ эрэгтэй талаасаа бол олигтой дөрвтэй хөдөлж өгөхгүй байгаа хгүй юу. Ер нь алинд нь ийм masculine энерги бас ингэ дутагдж байна. Тэгээд masculine энергийг өмнө нь зөндөө тайлбарлаж исэн. Хүссэн зүйлийнхээ араас ингэж явах, дандаа ийм үйл хөдлөлөөр өөрийгөө илэрхийлэх тийм ээ, эрч хүчтэй, зоригтой. Тэгээд өөртөө маш ихтэй гэх мэтчлэн иймэрхүү ийм зан хандлагуудыг masculine энерги ер нь илэрхийлж идэг. Тэг хүн болгонд энэ masculine энерги, feminine энерги аль нь байдаг гэдээ ярьжсэн тийм ээ. Тэг ингээ харахаар угсаа энэ харилцаанд аль талаасаа тийм masculine энерги бол дутж байгаа байхгүй юу? Яг нэг рүүгээ дөрвтэй ийм алхам үйл хөдлөл хийгээд хичээл зүтгэл гаргаад энэ харилцааг бүтээж болгох гэсэн ийм итгэлтэйгээр тэгж хөдөлж алхах тийм энерги бол харагдахгүй байна. Өмнө нь та хоёрын хооронд ийм гарч исэн асуудлууд, маргаан муудалцсан гэх мэтчлэн тийм зүйлс байгаа бол одоо тэрийгээ бас ингэж хүлээн зөвшөөрч уучлалт гуйж муух юм уу тий? Тиймэрхүү үйл явц бас энэ аль талаасаа бол гарч ирэхгүй байна л да. Тэгээд ер нь бол зөвхөн алдаа дутагдал гэдэг ч юм уу болж бүтэхгүй зүйл дээр нь илүү ингээд төвлөрөөд байгаа байхгүй болгоё бүтээ гэсэн талаас нь бас харилцааг гэж харахгүй байгаа байна. Тийм болохоор ерөөсөө ингээд дахиж эхлэх, шинэ эхлэлийг энэ харилцаанд авчих ерөөсөө боломж бүрдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд яаж ийнэ вэ гэхээр яг энэ харилцаан дээр төвлөрч тийм ээ энэ алдаа дутагдлуудаа засыг болгоё гэхгүйгээр эндээсээ ингээд зүхтаад өөр зүйлсээр өөрийгөө ингэж сатааруулаад өөр юм хийгээд ингэ яваад гэсэн. Тэгэд ер нь бол ингэж нүүр тулахгүй байна гэдэг чинь амар зориггүй юм хулчгал байгааг юм бас шинжилтэй. Одоо бол нөгөө таны одоо үзүүлж байгаа хүний талаас тийм энергитэй байгаа л гэж мэдрэгдлээ.
заримдаа бас ингээд энерги нь солигдсон байж болдог. За ерөнхий энерги бол юм байна. За энергийн шалгалт таарчвал тэдний нүдээр та гэж бүгдээрээ харцгаая. За групп 2-ны бодож байгаа хүний нүдээр групп 2-ын яаж харагддаг вэ? Бодож байгаа хүний нүдээр групп 2-ын яаж харагддаг вэ? Яасан ч удаан хүмтэй ч тоо. Уул нь бол юм бодоолох шиг байгаа. Тэг яг зөв зүйлээ олж бас бодохгүй байгаад идэм үү шин. Сэтгэл хөдлөл мэдрэмжтэйгээ дийл хийж тэрийг өөрийгөө ойлгох тэр процесс нь бол бүр амар хаалттай, сааттай байгаа байхгүй юу? Emotion руугээ тийм мэдрэмж рүүгээ ингэж өнгөж харахтай амар муу. Дандаа юм логикоор юм сэтгэж бодох гэдэг талтай. За бас ингэж одоо таныг харахтаа болохоор амар тийм cute гэж хардаг юм шүү. Амар cute гэж хардаг. Тэгээ ингээ хараад бас нөгөө ингээд хэлэх үггүй болоо ингээ яхан гацаад ч юм уу тий нөгөө сэтгэл нь хөдлөөд хүн чинь ингээ амар юм гоё хүн харахаараа нөгөө ингээ гацаад юм хэлж чадахгүй ингээ төгдрээд байдаг да нэг тиймэрхүү болчтой юм байна. Юу гэж хэлэхээ мэдэхгүй ингээ ангайгаад ингээд гөлөвч ширтээд байгаа ч юм шиг тиймэрхүү болцдог гэж юм. Тэгээ таны хажууд болохоор амар юм жижигхэн мэдрэмж бас авдаг байхгүй юу? Бүр нэг юм толгой тарих нь ажиллахгүй болж байгаа ч юм шиг. Тэгж тийм мэдрэмж авдаг байсан байна л да. Амар юм хөөрхөн амар сэтгэлээрээ бас хүүхдээрээ тийм залуу энергитэй бас харагддаг гэж. Бие амар гоё авч явдаг. Өөрийгөө бас өөртөө бас ингээ юу зөгтөг, юу гоё харагддаг гэдгийг ингээ мэддэг гэмээр тийм хүн гэж бас боддсон байна. Тэгээд ингээд амар юм эрхчлөөтэй, амар аз жаргалтай, адлын явдалд бас амар дуртай. Нэлийн өөдрөг тийм гимгүү юм шиг харагддаг. Таны инээж байгаа байдалд бас айгүй дуртай. Инээхтэй айгүй хөөрхөн инээдэг гэж ямар тийм залуухан энержетик маягийн хүмүүс байна л да. Ер нь бол тэгж харагддаг ч юм байна. Тэг ингээд таны хажууд байхаар дагаад ингээд тэр энергинд нь бас автаад идэг гэж байгаа байхгүй юу? За хоньны ордны энерги нэлээд мэдрэгдлээ. Нөгөө хүний зүгээс болохоор арай тийм газар агаар ордтой гэмээр харагдаж байна. Нэхлийн орд сайн мэдрэгдсэн. Тэгээд газар агаар гэхээр одоо матар, үхэр, охин, хумх ихэр, жинлүүр гэдэг чинь тийм. Надад болохоор хумх матар илүү мэдрэгдсэн газар агаар ордуудаас бол. Тэгээ энэ хүн болохоор хичнээн ийм гоё зүйлийг танаас хараад тэр хүний нүдээр та бол
амар хөөрхөн cute харагддаг. Ер нь. Тэгээд энэ саяны хэлсэн юм шин чанарууд тийм ээ. Тэгээд таныг хараад угаасаа ингээд яах хийхээ мэдэхгүй юм тэнэгч юм шиг болчдөг. Бас яг л ингээд өөрийнх нь эсрэг хүсний өөрийнх нь type гэх юм уу да. Эсрэг хүснээсээ хардаг зүйлс юу байдаг бүгдийг нь ерөөсөө та ингээд өөртөө шингээсэн хүн шиг. Таны хажууд байхдаа амар юм эрхчлөөтэй, хөвгөлтэй, зугаатай тэгээ хоорондоо айгүй хөөрхөн юм яриад айгүй их нийлддэг байсан хүмүүс байна л да. Найз нөхөд гэж бас эхэлжсэн байж магадгүй. Тэгээ тийм биш байсан ч гэсэн бас айгүй би бинийгээ сайн ойлгодог тийм хүмүүс байсан юм байна. Тэгээ энэ хүн тэгж харж байгаа ч гэсэн яг нөгөө энэ харилцааг бүтээе болохыг гэсэн тийм ихтгэлтэйгээр ингэж орж ирээг байгаа хгүй юу. Сэтгэлээ нээж тийм ээ өөрийнхөө мэдрэмж рүүгээ ингэж тулж өөрийгөө ол нийгээгүй гэж юм л да. Амар удаан хөдөлгөөнтэй хүн байна. Дөрвтэй үйл хөдлөл хийх гэж бол амар уддаг. Тэгэл ерөөсөө яах учраа болохгүй байж байгаа л энэ харилцаа дуусчих юм уу та гэмээр. За ингэж харагдлаа таны нүдээр гэд. Тэр хүний нүдээр та гэх юм уу. Дахиад нэг oracle card тавьж үзье. Асуултаа асуугаагүй. Групп 2-ын маань 2-ны бодож байгаа хүн нь групп 2-ыг яаж хардаг вэ? Амар хайр татмаар хүн гэж хард юм байна л да. Амар хайр татмаар, амар татагдмаар, өөрийн ирэхгүй ингээд бас хайрламаар, бусдыг өөртөө татахтай айгу, бусдыг айгу их өөртөө татдаг гэмээр хайрлахад бас айгу амархан хүн юм шиг санагддаг гэж байна. За одоо бүгдээрээ таны юу энэ хүнд таалагддаг вэ гэж асуунаа. Тэгээ ер нь бол саяны дурдсан зүйлс тийм ээ. Таны байга байдал, таны энерги гэх мэтчлэн тийм зүйлс айгу таалагддаг байна л да энэ хүнд. Хажууд чинь байхтай айгу дуртай. Таны энергинд ингээд байж байхтай айгу дуртай. Өөрийнх нь ингээд сэтгэл санаа дээрдээд байдаг гэж байгаа байхгүй юу? Өөрөө болж байгаа нь dark талтай тийм хүн байна л да. Deep dark талтай. За групп 2-ны юу нь энэ хүнд таалагддаг вэ? Ингээд харахад бол ерөөсөө энэ хүний энерги нь одоо энэ асуултнаас бас хамаарч байгаа хэл та. Тэгээд юу таалагддаг вэ гэхээр ерөөсөө бүх зүйл ингээд доошоо хараа гараад ирж байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь одоо юуг илэрхийлж байна вэ гэхээр болсон энэ нөхцөл байдлаас хамаарат тийм ээ. Ялангуяа Destiny доошоо хараа гарцсан. Энэ буруу цагтаа учирсан ч юм уу одоо энэ хувь тавилан цаг хугацааны ирэхээр энэ харилцаа бүтэж болоогүй болохоор энэ талаар энэ хүн бодохыг ерөөсөө хүсдэггүй гэх юм уу та. Бодохгүй ингээ өөрийгөө амар юм сатааруулаад өөр зүйл бодохгүй хичээгээд идэг. Тэгээд энэ яг энэ асуултанд болохоор амар юм авчирж байгаа энерги нь амар хаалттай байгаад байгаа байхгүй юу? Амар энерги блоктой. Тэрийг болохоор энэ хүн өөрөө өөртөө энэ блокийг хийцэн.
одоо юу гэдэг ийм олон их шалтгаанаар та энэ хүнд таалагддаг байхад яг энэ талаар бодохгүй байхыг амар хичээдэг. Тэг ингээ харахаар бол таалагддаггүй гэж асуух нь бас жаахан тийм тэнэг асуулт ч юм уу гэмээр энэ хүн болохоор яг та хоёр ингээ өмнө нь хамт байхад бол танд амар сэтгэлтэй бүр үнэхээр хайртай байсан гэж бол надад харагдаж байна. Тэгээ өмнө нь хэлсэн юм шалтгаанууд байгаа шүү дээ, тийм. Амар тийм эрхчлөөтэй өөрийнхөөрөө ямар нэгэн зүйлд юм баригдсан юм байхгүй. Тэгээд амар юм гинэн гимгүй яг таны яг доторх хүн хэн бэ гэдэгт энэ хүн амар татагдсан байгаа. Хүүхэд шиг одоо таны inner child буюу дотоод хүнд энэ хүн татагдсан гэж байгаа байхгүй юу? Таныг бас ингээд шохоорхдог, таныг гих олон хүмүүс байдаг байсан байхад тэдний зорилт тэдний intention болохоор арай нэг өөр. Энэ хүний intention бол бас арай өөр байсан. Таны юу таалагддаг вэ гэхээсээ илүү яг тэр зүйл одоо гадаад үзмжч гэдэг юм уу? Яг ийм тодорхой зүйлд биш үнэхээр сэтгэлтэй байсан л гэж бол хэлж байна. Тантай хамт байгаа өөрийнхөө таны энерги, таны байгаа байдал, бие авч явж байгаа байдал, таны яг дотоод хүн гэх мэтчлэн тиймэрхүү зүйлд амар татагддаг байсан гэж байгаа байхгүй юу? Тантай хамт байхдаа мэдэрдэг байсан зүйлсүүд. Хүрхийн төдийд ч одоо хайр хүрмээр гэдэг ч юм уу. Хүрхээс айгаад хайрлаад хүрхээс аймаар ийм санагддаг байсан гэж ингээ жоохон хүрэхэд тий амар их зүйл мэдрэл одоо эрвэхээ дотор нь эргэлддэг гэдэг ч юм уу тий тиймэрхүү ийм хүчтэй таталцал, хүчтэй chemistry мэдэрдэг байсан байна л да. Тэгээ тийм болохоор яг таалагддаггүй гэж асуулт өөрөө жаахан тэнэг байна л гэж байна. Яг юу ч асууад байгаа юм тий. Хүн хайртай гэж яхад чам. Таалагддаггүй ч шиг хүүхэд шиг юм асуугаад ах юм гэж орж ирлээ. Ер нь бол за бүгдээрээ Oracle хүзэр авч үзье. Бас нэлээд юм тодорхой мессежтэй. Гэхдээ энэ талаар бодохгүй байх гэж амар хичээдэг. Ер нь дандаа ийм өнгөрсөн цаг дээр энэ бүхнийг надад яриад байгаа байхгүй юу? Тийм байсан, ийм байсан. Тэр үед одоо тийм зүйл мэдэрдэг байсан. Надад тэр болгоно таалагддаг байсан гэх мэтчлэн. Одоо болохоор энэ талаар бодохгүй байх гэж амар хичээдэг гэж байна. За Oracle card-наас дахиад асууж үзье. Group 2-ны юуны энэ хүнд таалагддаг байсан бэ? Тэнийг асуулт асуугаад байна гэдээ ахтан л асуугаал юм тий. Яг асуултан л юм чинь. Group 2-ны юунд таалагддаг байсан бэ? Escaping буюу зүгтах, avoiding, blocking, pushing away танаас ингэж холдож, блок болж бас өөрөөсөө түлхэхийг хэлж байна. Silence буюу чимээгүй байдал, frozen хүлцсэн байдлыг хэлэх үггүй байх. Stonewall буюу чулуун хана. Obscurity, secrets, mysteries за юм нууц тодорхойгүй mysterious нууж хаасан зүйлсийг илэрхийлж байна. Ингээ харахаар яг л энэ хүн энэ талаар бодохгүй байхыг амар хичээдэг. Гэхдээ өөрт нь бол юм өдрийн гэрэл шиг юм тодорхой байдаг байсан байна л да. Таныг их сэтгэл, таны юу таалагддаг, танаас юу мэдэрдэг гэх мэтчлээ энэ зүйлсүүд нь болохоор одоо болохоор энэ хүн гээд зүгтах гэж хичээгээд тий өөрийгөө ингэж хаах гэж хичээгээд бүхнийг нууж хаах гэж ингэж амар хичээж байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэн ерөөсөө чадахгүй. Бүх зүйл яг ингэж амар тодорхой. Мэдрэмжинч тодорхой.
юу хүсдэг, юу одоо боддог, таны юу таалагддаг гэх мэт зүйлс нь ямар тодорхой байна гэж байна да. За YouTube-ийн уншлага бол ингээд боллоо. Надаа бол ингээ харахад бол ер нь дууссан л харилцаа байна л да. Болж бүтгээ байгаад хоёр талаасаа ч гэсэн тэрийг ойлголцоод дууссан. Гэхдээ хин хэнийг ингээ бодоод байгаа нөхцөл байдлыг бас хүлээж авахыг хүсэхгүй тий. Ямар их сэтгэл байсан болохоор одоо тэр мэдрэмжээсээ ингэж бас холдож чадахгүй. Гэхдээ өөрсдийгөө ингээд татаж авах гээд хичээж байгаа гэмээр тийм харилцаа бол харагдлаа. За бүгдээрээ нэмэлтээр болохоор таныг гих сэтгэл мэдрэмж танаас юу хүсдэг вэ? Харилцааны ирээдүй болон зөвлөгөө гэж асууна. Тэгээ нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь бол description дээр хийсэн нэмэлтийн линкээр ороод аваарай. Аль болох нэмэлт авах процессыг амархан болгоод өгсөн байгаа. Заавар нь бас тэгээд гараад ирэх бах. Ер нь бол айгүй ойлгомжтой байлээ. За тэгээд энэ хүртэл уншлагаа орж ирж сонссон баярлалаа. Сэтгэгдлээ үлдээгээрээ тэгээ бүгдээрээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяртай. За одоо бүгдээрээ 3 дахь группийнхаа уншлах руу орцгоё. 3 дахь группийнхан маань энэ хавтгай яган болрыг сонгосон байгаа. Тэгээ одоо YouTube дээрээ болохоор бүгдээрээ эхлээд ерөнхий энергийг хараад тэгээд тэдний нүдээр та яаж харагддаг вэ? Таны юу энэ хүнд таалагддаг вэ гэх мэт асуултуудад хариулнаа. За 3 дахь группийнхан маань бодож байгаа хүнтэйгээ харилцаа нь одоо ямархуу энергитэй байгаа вэ? Ямархуу байдалтай байгаа вэ? Ерөнхий энергийн чек хий. За энэ харилцаа бол дуусч ч өгөөгүй тэгснээ бас олигтой яг дөрвтэй эхлэвчгүй нэг тийм тодорхойгүй харилцаа юм шиг харагдах юм. Тэгээд ингээд жоохон найдвар төрүүлээд үлдээгээд идэг. Нэг юм тодорхой болгож дуусгаагүй, эхлүүлээчгүй. Ялангуяа эрэгтэй энерги нь болохоор олигтой ингээд сэтгэл гаргаад өгөхгүй. Тэгээд тэрийгээ бас сэтгэл хөдлөлөө ч олигтой илэрхийлж өгдөггүй. Холбоо байхгүй алга болчдөг гэж юм. Ер нь жоохон зовоодог хүн байх нэ. Харилцаанд таныг жоохон зовоогоод идэг гэдэг нь л да хамаг харилцааны юм ачааг нь үүрээд байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Болж бүтэхгүй ингээ хүсснээр болж бүтэхгүй тэгснээ ингээд бол дуусгаад өгчихгүй тэгээд их юм бодуулж бас нэлийн шаналгаж байгаа юм шиг. Амар шаналхаасаа илүү улам ингээд дотгошоо болоод их юм бодоод байна л да. Манай үзэгчдийн энерги болохоор энэ хүний байгаа хандлага нь гэхдээ хангалттай сэтгэл гаргадаггүй бах юм. Халамж хайр айгүй муутай. Хүн хайрлж мэддэм болов гэмээр тэрийгээ бас илэрхийлэхдээ ч гэсэн амар муу. Тийм тодорхойгүй харилцаанд байгаад идэг. Цаашдаа болж бүтгэгчин болов гэд хаяа нэг нааш цааш болоод идэг ч юм уу тий. Тиймэрхүү харилцаа байх юм. За Oracle card авч үзье. Бас нэг их юм бол эндээс хэлсэнгүү. За 3 дахь группийн харилцааны ерөнхий энерги нь
харилцааны ерөнхий нэг нь юу вэ? Тийм hot and cold байдалтай. Тэгээд нөгөө юм yin энерги буюу эмхтэй энерги тийм ээ, тэнгэрлэг эмхтэйлэг энерги жоохон дутмаг. Тэгэхээр нөгөө юм сэтгэл мэдрэмж гэдгийг ингээд ер нь хайр жоохон дутуу ч юм уу да гэмээр харилцаа байна л да. Аль аль тал нь бас зүрх нь бас нээлттэй биш байж магадгүй. Хэрвээ нээлттэй байсан ч гэсэн одоо нэг тал нь л зүрх нь нээлттэй, нөгөө тал нь юм хаалттай юм шүү. Receptive, empathy, vulnerable. Нээлттэй зүрх болон юм хүлээж авч байгаа. Тэгээд энэ сэтгэл мэдрэмж ойлгож байгаа empathetic тийм ээ. Vulnerable буюу эмзэг талаа бас харуулж байгаа гэсэн утгатай. Conflicted яхаа мэдгүй юм байдалтай байгаа хэлж байна л да. Шийдвэрүүд hot and cold буюу юм халуун хүйтэн болоод идэг. Multiple choices буюу олон юм сонголтууд байгаа. Гоо үзэглэн charming, graceful, kind-hearted. Сэтгэл татам, graceful гэхээр юм дүлгөөхөн, kind-hearted гэхээр сайхан сэтгэлтэй. Тийм тэгээд ер нь бол юм hot and cold байдлыг бол харуулдаг байгаа хгүй юу? Энэ хүн болохоор наашаач заримдаа наашаа болол заримдаа юм хүйтэн болол тэ заримдаа халуун дулаан мэдрэмж төрүүлээл тэгээд ингээд байдаг болохоор танд за болчих ч юм болов гэсэн юм найдварыг үлдээгээд байдаг. Уул нь бол энэ хүнийг хүрээд ирвэл та бол хүлээж авахд жоох бэлэн байгаа харагдаж байгаа хгүй юу? Гэхдээ энэ харилцааны ерөнхий энерги болохоор энэ эмгтээлэг энерги нь feminine энерги айгу муутай байна л да. Сэтгэл мэдрэмжээ илэрхийлж ойлгож хиндээ ингээд хайр халамж гэх мэт зүйлсээ ингээд зориулах юм сэтгэл жоохон дутцсан байгаа ч юм уу гэмээр харагдлаа. За ерөнхий энерги бол юм байна. Одоо бүгдээрээ тэдний нүдээр та гэж асууна. Тэгээ энэ хүртэл таарчихвэл асуулт руугаа орё. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүн нь 3 дугаар группийнхнийг яаж хардаг вэ? 3 дугаар тэдний нүдээр манай группийнхэн яаж харагддаг вэ? Ч нэрэл олон сонголттой хүн бах юм. Олон сонголттой олон хүнтэй харьцдаг хүн байж магадгүй тэгээд тэр олон сонголтууд руугаа бас энерги зарцуулаад яваад идэг гэж бол харагдчихжээ шүү дээ. За энэ хүний зүгээс бол яг ганцхан энэ харилцаанд анхаарлаа хандуулж байгаа хүн бол бас биш байгаа байхгүй юу? Өөр сонголттой. Тэгээд энэ өөр сонголтоосоо бусад сонголтуудаасаа тийм ээ хэнийг нь сонгох уу, таныг сонгох уу, яах уу гэсэн ийм шийдвэрийг бол энэ хүн гаргаагүй байна гэж юм. Энэ хүн за ингээд асуухад тэдний нүдээр та гэж асуухад тийм ээ таны талаарх бодол нь гэд тэгэхээр тийм тодорхой, тийм их юм бас ингэж бодож одоо ингээд тийм юм таалагддаг, ийм юм таалагддаг гэдэг ч юм уу те энэ нь тийм байдаг, тэр нь ийм байдаг надаа ер нь ийм хүн шиг санагддаг гэсэн юм бол ярихгүй байна.
Энэ хүн ерөөсөө өөрийнх нь олон сонголтуудын дундах нэг хүн нь гэж хараад байгаа байхгүй юу? Нэг боломж нь, нэг сонголт нь. Цаашдаа харилцаа энэ хүнтэй үүсэх үү? Цаашдаа энэ хүнийг сонгох уугүй юу гэсэн ийм сонголт энэ төр бодоод байгаа тийм хүн гэж юм. Тэгэд өөрийг нь болохоор энэ харилцаанд өгвөл таныг бас хариуд нүгнэ гэдэг ч юм уу тий. Танд одоо таныг өөрийг нь сонгоно гэдэгт маш итгэлтэй байгаа байхгүй юу? Энэ хүн таныг сонгуул та тэрэнд нь хариуг нь өгөөд өөрийг нь бас сонгоно гэдэгт итгэлтэй. Таны өөрийг нь гэсэн хандлага, сэтгэлд бас итгэлтэй. Жаахан тийм хамраас өгсөн ч юм шиг тий. Амар өөрийгөө мэдэрсэн л энерги орж ирлээ. Тэгээд ерөөсөө сонголт бол зөвхөн энэ хүний гарт байгаа. Яг хоо бас нэг хэлж байгаа юм таныг амар халуухан гэж бодд юм байна л да. Hot, sexy гэдэг ч юм уу. Ер нь халуухан гэж боддог. Бичиг. Гэтэ өөрийг нь бол ямар ч эргэлзээгүйгээр сонгоно гэж бол боддог. Тэгээд өөрөө болохоор яаж ямар сонголт хийх юм гэдэггүй. Тэгээд энэ харилцаанаас бас өөрийгөө авч гарах нь цааш юм. Энэ харилцаанаас явж ч юм уу таныг эсвэл явуулч ч юм уу тийхгүй байна. Нэг юм боломж гэсэн байдлаар нэг хадгалаад байгаа юм шиг л нэрхтээ харагдлаа. Яг тэр хүний нүдээр таа гэхээр бас их ийм юм тийм ийм гэж юусоо хэлэхгүй байхын ихэн бодохгүй байна л да. За энэ хүн Oracle card авч үзье. Group 3-ны сонгож бодож байгаа хүний нүдээр Group 3-ын яаж харагддаг вэ? Confusion. Энэ хүний нүдээр болохоор танд ингэж эргэлзэж байгаа зүйл байхгүй. Та бол маш тодорхой энергитэй байгаа байхгүй юу? Confusion буюу юм толгой эргэсэн байдал, uncertain тодорхой бус, unclear, unsure, итгэлгүй, тодорхой бус гэдэг адилхан утгатай үгнүүд байна. Pride буюу ийм бахархал тийм ээ, arrogance, ego, stubborn, хит ийм бардамнал, ego, stubborn буюу зөрүүд байдал. Clarity гэдэг болохоор тодорхой зүйлийг хэлж байгаа. Үнэн зүйл, intentions буюу ийм зорилтууд, honesty буюу бас шудраг үнэн байхыг хэлж байна. Тэгээ ингээ харахаар энэнд амар итгэлтэй байна л да. Өөрийг нь та сонгоно гэдэгт бол амар итгэлтэй. Таны intention, таны зорилт, өөрийг нь харж байгаа юм зорилт, тий цаашдаа ямар байгаа, цаашдаа энэ хүнтэй харилцаа үүсгэмээр байгаа гэх магадгүй ингээ илэрхийлээ хэлсэн байж магадгүй. Тэгээд энэ хүн бол тэрийг амар тодорхой харж мэдж байгаа байхгүй. Таны зүгээс ямар нэгэн юм толгой эргэсэн өөр боломж, өөр хүн харсан гэсэн тийм энерги болго гэж бодож байна. Тэгээ өөрөө болохоор за одоо би яах вэ? Би ямар сонголт хийх вэ гэсэн юм бодоод байна. Сэтгэл мэдрэмж гэхээр жаахан тийм цаана л харагдах юм да. За дахиад нэг Oracle card авчихъя. Group 3-ны сонгосон хүний нүдээр Group 3-ын яаж харагдаж байна. Healing family issues буюу гэр бүлийн асуудлуудаа эдгэж байгаа. Your love life benefits as you forgive your parents. Эцэг эхээ уучлснаар таны хайр сэтгэлийн амьдрал бол дээрднэ. Let your friends help you. Найз нөхдөөсөө тусламж хүсэх юм уу да.
Ask for and accept support from others. Бусдаас тусламж асууж мөн тэрийг хүлээж аваа. Release your ex. Ex-ийг чөлөөлж явуул. Time has come to clear your energy. Энерги ингээд цэвэрлэх цаг нь болжээ гэж байна. За магадгүй энэ хүн өмнөх нөгөө харилцаандаа өөрийгөө уйдсан хүн байгаа байж магадгүй л дээ. X-тэй өөрийгөө уйдсан ч юм уу. Өмнөх харилцаанаас өөрийгөө гаргаагүй хүн байж магадгүй. Тэгээд энэ хүний бас нөгөө иймэрхүү юм сэтгэлэн дотгошоогоо хаалттай байгаад байгаагийн бас шалтгаан нь өөрийнх нь тогтсон юм үзэл бодол, хүмүүжигдсэн байдал гэх мэтчлэн тийм ээ хайр сэтгэлд хандах хандлага, харилцааг харах өнцөг гэх мэт зүйлсээс хамаардаг байж магадгүй. Тэрнээс нь ингээ хамаарад бас юм өөрөө яг юм сааттай блоктой хүн байгаа байх. Тэгээд ер нь бас яахаа мэдэхгүй. Ер нь юмыг яг юм тодорхой бас энэ хүн олж харж чадахгүй байна л да. Яхан тийм cloudy judgment гэх юм уу да. Бүрхэгдсэн тодорхой бус байдалтай байгаа юм шиг л надад харагдлаа. Найз нөхдөөсөө бас тусламж зөвлөгөө авч байгаа байх. Эсвэл та хоёр ер нь найзууд байж байгаад ийм харилцаанд орох гээд ингээд та өөрийнхөө бодлоо, өөрийнхөө зорилгоо илэрхийлсэн байж магадгүй. За ийм байна. Одоо таны юу энэ хүн таалагддаг вэ гэдээ асууя. Яг эргэлцсэн л байгаа юм байна л да энэ хүн. Өөрийнхөө сэтгэлдээ ч итгэлгүй, энэ харилцаанд ч итгэлгүй. Тэгээ та хоёр болж бүтнэ гэдэгт бас итгэлгүй. Тэгээд жоохон эргэлцсэн байдалтай байгаад байна. Шийдвэрээ гаргаагүй байгаа гэсэн өнцгөөс харуулж байна. За 3 дугаар группийнхний бодож байгаа хүний 3 дугаар группийнхний юу нь таалагддаг вэ? Бодож байгаа хүн нь 3 дугаар группийнхний юу таалагддаг вэ? Найзууд байсан юм уу? Найзууд баймаар байгаа юм болов уу? Энэ хүн сэтгэлээ ойлгох гэж айгу уднаа. Танд бол та бол энэ хүн таалагддаг байгаа байхгүй юу? Танаас харж байгаа зүйлс нь гэхдээ бас өөрийгөө ойлгохдоо удаан юм байна л да. Юу мэдэрч байгаа гэдгийг ойлгохдоо удаан. Жаахан тийм таг талдаа орж ирлээ. Гэтэ явандаа энэ хүн ойлгоноо. Одоо бол удаан ч ихсэн уулын ойлгоно гэж тэгж байна. Таны юу энэ хүнд таалагддаг вэ гэхээр өөрт нь гаргаж байгаа юм сэтгэл өөрийг нь тийм халамжтай ч юм уу тий өөрт нь гаргаж байгаа сэтгэл мэдрэмж тиймэрхүү зүйлс нь бол таалагддаг. Хэрвээ та энэ хүнд бас өөрийнхөө сэтгэлээ илэрхийлсэн бол тэрэнд ер нь ингээд сэтгэл нь хөдөлсөн байна. Энэ жоохон ингээд гэгэлзүүлж ингээд сэтгэлийг хөдлөсөн ч юм шиг тийм энерги харагдаж байна л да. Тантай хамт цагийг өнгөрөөхтэй маш гоёор цагийг өнгөрөөдөг.
хамт хийж байгаа зүйлс өмнө нь бол хамт хийж исэн зүйлс ч юм уу тий хоорондоо ярьж хөөрөөд инээлтж байгаа тэр нөгөө нэг humor гэх мэтчлэн тий Бошин шогийн мэдрэмж энэ ч юм уу тиймэрхүү зүйлс нь хоорондоо ямар таардаг. Яриа хөрөө айгуу дэжгүй нийлдэг гэдэг чинь. Тэг хамт байхаар ерөөсөө юу л бол юу болоод бүтчих юм шиг ингээл цаашаагаа ингээд амар өрнөлтөө, амар сонирхолтой гоё байдаг гинэ. Тэгээд та өөрөө бас тийм энергийг авчирдаг хүн байгаа хгүй юу? Ер нь бол амар сонирхолтой, хөгжилтэй ийм хөрхөн яриа хөрөөтэй тийм бүх төр хүүч маягийн нэг юм залуухан энергитэй инээж ханиасан тийм хүн байна л да. Тийм болохоор бас ингээд өөрийнхөө илэрхийлэхдээ ер нь таны нөгөө сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа байдал бол бас нэлийн ийм хөөрхөн хэрний хүчтэй тэгээ бас амар шулуухан орж ирд юм байна. Нэлийн шулуухан орж ирд юм байна шүү. За энэ хүний энерги болохоор хилэнц, мэлхий, загас, матар, охин нөхөр ер нь бол юу орж ирлээ л дээ ус газар орд ихтэй хүн шиг орж ирсэн. Таны энерги болохоор гал орд хонь ном арслан тэгээд бас дахиад усны орд буюу загас хилэнц мэлхийний орд харагдлаа. Энэ хүний тэгтээ нөгөө итгэлгүй байгаа зүйл нь болохоор энэ таны одоо энэ харилцаанд тэ яг ингээд хоорондоо бид хоёр тохироод юм хосын харилцаа үүсгэж чадна гэсэн тийм зүйл дээр жоохон юм итгэлгүй, жоохон хашир хандж байгаа байж магадгүй гэж харагдаж байна. Нөгөө талаас бас таны өгж байгаа vibe нь болохоор зам амар юм ирч хүчтэй бас тийм жоохон хөнгөн юм шиг санагдд юм уу да. Хаяа юу гэмэрээ хөнгөн бас нэг юм ултай сууштай юмыг бодохгүйгээр сэтгэл хөдлөлтөө автаад шууд ингээд шулуухан хилж мэлчдэг юм шиг харагддаг гэж юм л да. Уул нь тийм таалагддаг ч гэсэн энэ хүн яг баттай хэлж байгаа юу? Энэ хүн яг жинхнээсээ хэлж байгаа юу? Ер нь бол сайн бодож үзсэн болов зүгээр ингээд сайхан шууд хэлчихүү тий гэх мэтчлэн тэр таны гаргаж байгаа хандлага хэлж байгаа үгс өөрийг нь гих сэтгэл гэдгийг энтрийг бол юм question хийж байгаа байхгүй энэ хүн яг энэ үнэн үү гэх мэтчлэнгээр юм асуулт ер нь бол тавьж байгаа гэдэг чинь. Тэгээд бас энэ хүн ер нь яхаа мэдэхгүй юм сонин тодорхойгүй байдалтай байгаа юм байна л да. Бас уучраа олохгүй ойлгохгүй байгаа. Яг яах уу гэсэн. Өөрийгөө болохоор би одоо юу гэдэг би энэ хүн сайн биш ээ гэдэг ч юм уу тий өөрийгөө бас мэдрээгүй байгаа байхгүй юу? Таныг их сэтгэлээ бол арай ойлгож чадаагүй байгаа. Өөрийгөө бас нэг жоохон хуурсан байдалтай өөр хүмүүстэй уулзаж үздэг ч юм уу. Яг голчлон энэ харилцаанд бас төвлөрөөгүй байгаа гэж бол харагдлаа. За Oracle card-наас асууж үзье. Тэндээс үзье. Гүр 3-ыг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн нь за групп 3-ынхан энэ хүний юу энэ хүнд таалагддаг вэ? Групп 3-ны юу энэ хүнд таалагддаг вэ? Campbell. Same ones. За gamble буюу тоглоом тохуу хийж байгаа. Тоглоом тохуу хийх гэхээсээ илүү мөрийг тавьж тоглож байгаа юм шүү. Say less буюу бага хэл гэдэг чинь бага яар. Wave of emotions буюу давлгаалсан их emotions харсан байна. За энэ хүний энерги бол бас нэлийн жоохон хатуур харагдаад байна л да. Амар юм хүчтэй газар орттой хүмүүс шиг. Олон юмны их яриад байдаггүй. Та болохоор хажууд нь ингээд
амар их бутнаад идэг байж магадгүй. Эсвэл бас эсэргээрээ байж болно. Та арай бага яриад энэ хүн их ярьдаг байж магадгүй. Гэхдээ ер нь бол ийм худал хуурмаг зүйлд бол дургу. Одоо ялангуяа өөр нь тоглоход бас дургу юм байна. Тэгээд таны орж ирж байгаа энерги болохоор ингээд амар юм тоглоом шоглоомтой, хөвгчлөлтэй, яриа хөрөөтэй ийм байгаад байдаг. Тэгээ тийм болохоор энэ хүн жоохон ингээ гайхаад байгаа бохгүй юу? Яг энэ хүн үннээсээ яг энэ хүний байгаа бодол сэтгэл нь яг жинхэнэ үү, үнэн үү гэх мэтчлэнгээр гайхаад байгаа гэдгийг чинь хэлэх юм ихтэй байдаг ч гэсэн тэрийг маш цөөн үгээр илэрхийлдэг хүн байж магадгүй. Тэгээд сэтгэл хөдлөл их байгаа ч гэсэн тэрийг бас амар юм цөөхнөр багаар илэрхийлдэг. Эсвэл сэтгэл хөдлөлөө мэдэрч ойлгохдоо маш муу. За дахиад Oracle card авч үзье. Юу хэлэх вэ? Гурвынхны юу энэ хүн таалагддаг вэ? Distracted, sidetracked, change the ways. Сатааруулж байгаа, өөрчлөлтийг авчирч байгаа, өөр зүг рүү анхаарч байгаа. Fantasy буюу мөрөөдсөн төсөөлөл тийм ээ. Daydreaming, imagining, fantasizing. Төсөөлж мөрөөдөж өдрийн цагаар хүртэл ингээ мөрөөдөд сууж байгааг хэлж байна. Broken буюу хагарсан, бутарсан, сэтгэл зүрх үсэгдсэн гэх мэтчлэн. Тийм ингээд орж ирж хэлж байгаа юм нь болохоор таныг болохоор амар юм нээлттэй тэг бас яг юм тогтвортой юм буур суурьтай хүн гэж хардггүй байгаад байна л да. Тийм болохоор энэ хүн жоох итгэж өгөхгүй байгаад идэг юм шүү. Гэхдээ энэ нь одоо бас энэ хүнд таалагдахгүй биш, таалагддаг байгаа байхгүй юу? Амар нээлттэй. Тэгээд таныг болохоор амар юм нээлттэй ирч хүчтэй өөрийг нь ингээ хойшин татсан зүйл байхгүй. Энэ хүн болохоор жоохон хаалттай, сэтгэл хөдлөлөөсөө жоохон хол байдаг. Зүрх одоо юу гэдэг өөрөө тийм нээлттэй хүн биш болохоор жоохон тийм гайхшрал төрүүлээд тэгээд бас яг ингэж alignment буюу тий хоорондоо ингэж нийлж нэгдэж бас чадахгүй vibe бас нийлэхгүй байх гэдэг ч юм болов тиймэр бол харагдаж байна. Тэр нь бол таны бас танд асуудал байгаагаас болж байгаа юм биш үү тийм ээ. Энэ хүн өөрөө байгаа байдал нэг иймэрхүү байгаа юм байна л да. Тэгээд ингээд харахаар too good to be true гэдэг ч юм уу хитрхи гоё болохоор итгэхэд хэцүү байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тийм болохоор өөрийнхөө нэг юм player энерги дээрээ өөрөө нэг юм өөр зүг рүү анхаарч өөр тийшээ ингээд сатаарсан тийм байдалтай яг сэтгэл мэдрэмжтэйгээ юм ойр биш тийм хүн байгаа болохоор өөрийнхөө тийм player энергиндээ байхдаа бас болоод байгаа хгүй энэ хүний хувьд бол чадж байгаа байдал нөхцөл байдал нь нэг тиймэрхүү л харагдаж байна. Тэрнээс илүү босныг өгч чадхааргүй хүн байна л да. За YouTube-ийн уншлага бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд нэмэлтээр болохоор таныг гих сэтгэл мэдрэмж танаас юу хүсдэг вэ? Энэ харилцааны ирээдүй болон зөвлөгөө гэдэг бүгдийг асуун. За нэмэлт авах нөгөө линкийг нь болохоор description дээр оруулаад өгчнө. Тэгээд аль болох амар байдлаар нэмэлтээ авах боломжтой болсон. Одооноос эхлээд. За тэгээд уншлагаа орж ирж сонссонд баярлалаа. Надад бол нэг юм тодорхой бус нааш цааш болоод идэг хүн байна л гэж харагдлаа. Яг өөрөө ч юу хүсэж байгаагаа мэдэхгүй
гоё зүйл ингээд урд нь ингээд байгаад хаа тэрийг бас ингээд ойлгож хүлээж авах юм сэтгэлийн орон зай багтай муутай өөрөө ийм жоохон commitment issues гэдэг ч юм уу өөрөө ийм асуудалтай хүн байгаа байхгүй юу. Тийм болохоор иймэрхүү байгаад байна гэж бол харагдлаа. За тэгээд та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяр таа.